Тэгэхээр өчигдөр болон өнөөдөр манай урт хуршийн одоо удирдагч Си Цзиньпин айлчилж байгаатай холбоотой бид бас цаг тухайд мэдээллийг хүргэж байгаа. Тэгээд Хятад улсын төрийн тэргүүний айлчил манай улсын эдийн засгийн ямар хуультай холбоотой ямар үр ашигтай юм бэ гэдэг одоо шинжээчдээс хариулт авахар эдийн засагч ганц зорилгыг ажиллуулж байгаа. Мандал даатгалын ерөнхийлөгч танд үзэгчтэй хамтын өдрийн мэндийг хүргэе. За та бүгд бас мэнд хүргье. Тэгэхээр Хятад улсын эдийн засаг бас энэ он 7.5% та гарлаа гэж тооцогдсон байна. Ерөн сүүлийн жилүүдэд Хятад улсын эдийн засаг хэрхэн өсөж байсан? Манай улсын эдийн засагт бас ямар байдлаар нөлөөлж ирсэн гэдгээс хоёлаа яриагаа эхлэе. За тэгэхээр Хятад улсын эдийн засаг сүүлийн 20 гаруй жил одоо бараг 2 оронтой тоогоор өссөн ийм эдийн засаг байж байгаа. За сүүлийн 2-3 жил бол өсөлтийн хурд бол удаашрж байна. За 9% байж чад буугаад 7% өнөөдөр бууж ирж байгаа. Тэгэхээр ийм олон хүнтэй ийм том эдийн засаг ийм удаан хугацаанд буюу 20 жилийн турш өндөр өсөлттэй үеийг үзүүлсэн юм дэлхийд түүхэн жишээ байхгүй. Тэгээ энэтэй холбоотой эдийн засгч нар бол олон улсын эдийн засгч нар их болгоомжлдог. Хатуу газардах үе, чанга одоо газар буух үе гэдэг ийм хүлээлт бол байсан. Гэхдээ сүүлийн жилүүд энэ хүлээлт бол эсэргээр эргэж явах шиг байна. Хятад улс өөрөө төвлөрсөн төлөвлөгөөтэй ажилладаг. Засгийн одоо төрийн эрх барих байгууллагууд маш нэгдсэн командаар ажилтсан байна гэдэг нь бол харагдаж эдийн засгийн хатуу газар талтаас бол сэргийлсэн. Эдийн засгийн өсөлт өндөр хэвээр 7% байна. Ерөнхийдөө манай улсын эдийн засагт Хятад улсын эдийн засаг бас хоорондоо харилцаан дээр тэг өнгөрсөн хугацаанд ямар хөө байдлаар үйлчилж ирсэн юм. Яг тэ Хятад улс бол одоо бид ер нь бараг 90% тэ импортлж байгаа бараа бүтээгдэхүүн, за экспортлж байгаа бараа бүтээгдэхүүн ерөөсөө 90 орчим хувь маань Хятад улсаас хамааралтай болчиход байгаа. За энэ маань ямар учиртай вэ гэхээр Хятад улсын эдийн засаг бол хөгжлийнхээ 2 дугаар шатанд орсон. Анх бол 90-ад онд анх Хятад эдийн засгийг юу гэж үздэг байсан гэхээр энэ бол ерөөсөө түүхэн эдийн одоо бааз, хямд үнэтэй одоо үйлдвэрлэл хийдэг бааз, тэ аутсорсинг гэдээ бид нэг ярьдаг байлаа шүү дээ 2000-ад оны ихэр. Тэгэхээр Хятад бол одоо хямдхан ажиллах хүчтэй учраас үйлдвэрүүдэд тэнд Toyota ч гэдэг юм уу, Sony ч гэдэг юм уу байгуулж хямдхан ажиллах хүчийг ашиглаж одоо юм үйлдвэрлэнэ гэж үздэг байсан бол 2000-ад оноос бол Хятад эдийн засгаа дараагийн хөгжлийн шатанд оруулж чадсан. Юу байсан гэхээр энэ бол Хятад үйлдвэрлэгч улсаас хэрэглэгч улс руу шилжиж гисэн байж. Тэгэхээр Хятадын ард түмэн бол хэрэгжилж гисэн. Байр, орон сууц, хувцас, хунар, эдлэл, хоол хүнс бүгд барууны стандарт руу дөхөж эхэлсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор түүхэн эдийн эрэлт хэрэгцээ маш их болсон. Гэтэл эсвэргээр бол Орос улсын хувьд бол харьцангуй Хятадаас арай хойно явж байна. Нэгдүгээр, хоёрдугаар Орос улс маань өөрөө бас их түүхэн эдийн нөөцтэй учраас Орос улстай бид төдийлөө одоо авчиж зараад авах юм байсангүй. Манай нүүрсийг авах шаардлага алга, төмрийн өдөрцөөс хэрэггүй. Хятад энэ хэрэгцээтэй байсан учраас ерөөсөө эдийн засгийн динамикийн дагуу Хятад бол манай хамгийн том эдийн засгийн одоо харилцагч тал болж хувирсан байж байгаа. Хятад улс үйлдвэрлэгчээс хэрэглэгч улсын түвшинд л одоо шилжсэн гэж ярьж байна. Тэгвэл одоо манай улсаас одоо тэр Хятад улсын иргэдийн хэрэглээнийхэн түвшинг хангахаар дан ганц уул уурхаан бүтээгдэхүүн биш өөр одоо ямар экспортыг төлхөө бий болгох заваа шин санаач гэдэг юм зүйл байгаа бол ер нь одоо яг та манад маш их одоо бодлогын гоё санаанууд явдаг. Гэхдээ энэ нь ерөөсөө хэрэгжихгүй байгаад санаа зовж байна. Жишээлбэл Хятад улс бол өөрөө бид одоо аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэхээр Америк, Европ жуулчдыг л боддог. Гэтэл одоо өвөр Монголын шилийн гол аймагт бол Хятадын өмнөд мужуудаас илүү их хоточсон хөгжсөн мужуудаас нь жилд 4 сая жуулч ирдэг гэж. 4 сая. Гэтэл бид хэдийн хэмжээний Хятад жуулч хүлээж авдаг билээ. Тэгэхээр нөгөө Шанхай болон одоо тэр өмнөх одоо Шинжэн те өмнөх хөгжилтэй тэр Хятадын Монголд ирэх хүсэл жуулчд бол байж байгаа. Байгалийн сайханд одоо гарах тийм. Тэгэхээр энэ дээр одоо яаж ажиллаж байна гэдэг дээр бас маш том боломж харагдаж байгаа. За одоо саяхан би тэр Мэлхийн хадны ойролцоо явж тохиолдоход ерөөсөө тэнд бол нөгөө солонгосын жуулчд маань бие засах газар байхгүй ингээд ийм байдалтай байж байгаа. Тэгэхээр бид аялал жуулчлалыг хөгжүүлнэ хичээл Монголд ирсэн бүх жуулчин Улаанбаатар хотод буугаад Мэлхийн хадыг үздэг шүү дээ. Гэтэл тэнд нь одоо боловсон бие засах газар байхгүй нэхэд маш их боломжийг алдчихж байгаа юм байна да гэсэн юм сэтгэл төрж байгаа. За нөгөө талаас Хятад улсд бол хүнсний аюулгүй байдал, чанартай хүнс бол одоо маш чухал асуудал болсон. Өмнө нь бол одоо хямдхан хүнс хэрэгэлдэг ард түмнээс нь бол одоо маш том дундаж анги бий болж байна. Хэдэн зуун сая хүнтэй дундаж анги бий болж байна. Эдгээр бол эрүүл мэндэд санаа зовж байна. Чанартай хүнс хэрэглэхийг хүсэж байна. За яг энэтэй холбоотой одоо өвөр Монголын
Mom Milk гэдэг компани бол маш их амжилтанд хүрснийг бол манай үзэгчид бол та мэдж байгаа бох тийм. Энэ ерөөсөө Монголд үйлдвэрлэсэн хүнс, Монголд үйлдвэрлэсэн сүү, мах гэхээр хятадын ард түмэн бол маш чанартай гэж ойлгодог, байгалийн гэж ойлгодог. Тэгэхээр асар том хятад бол махны зах зээл байна гэж хардаг. Махны зах зээл гэснээс манай улс ч бас нөгөө нэг одоо шүлхийн өвчин, тарган дахал өвчнөөс гадна улбаалаад ер нь гадаад зах зээл дээр махны экспортоос төдийлөн хөгжиж чадахгүй байна гэдгийг л бас мах үйлдвэрлэгч компаниуд яриад байдаг л да энэ тухайд. За хөдөө аж ахуйн салбарын хүн биш л дээ. Гэхдээ 90 он хүртэл бол манайх мал аж ахуйн одоо 10,000 жилийн турш явсан уламжлалт одоо хөдөө талаар нэг тараагаад малдаг аргаар тэгээ социализмын үед 90 он хүртэл хөгжүүлээд бид мал аж ахуйн эрдэмтний хэлхээний хүрээлэнтэй, малын эмнэлэгтэй, дүүрэг хороо болгон малын эмчтэй, мал зүйч мэрэгчлэтнүүдтэй тэгээ малын үржил селекц хийдэг, махны чиглэлээр бэлддэг, сүүгийн ферм дээр төлрүүлж бэлтгэдэг, ноос ноолорын цуглуулдаг агентийн системтэй ийм байсныг бол би мэдчихээн тийм. 90 оноос хойш малыг бол эргүүлээд хувь тарааж гиснээс яг эргээд нөө 1920 оны байдалтай бол эргээд очисон. Гэдэгтээ бол хинч марахгүй баг. Тэгэхээр энэ ингээд талаар нэг тархаачаад байгаа маань малын одоо бүтээгдэхүүн буюу нөгөө мах тийм сүг стандартчилж тэр олон улсын эрүүл мэндийн байгууллагаас дотоод стандартад хүргэх боломжийг бол хааж байгаа маа. Ийм учраас бид мал аж ахуйн одоо хувьд яаралтай үндэсний хэмжээний цогц бодлого гаргаж энийг стандартжуулдаг. Тэр шүлхий одоо тэр малын элдв өвчний вакцинжуулалтыг хийдэг, тамгатай байдаг тийм. Одоо та санаж байгаа бол дэлгүүрт дээрээ одоо хоньны гулууцсан дээр тамга дарцсан байдаг байлаа шүү дээ. Тэгэхээр ийм имийг бол одоо яаралтай хийжээж энэ хятадын том зах зээлийг бол одоо боломж олгож ашиглах боломжтой. Яг үнэ. Тэгэхээр урд түвшин төрийн тэргүүний наалчлалыг маш үр дүнтэй боллоо гэж шинжээчд үзэж байна л да. Таны хувьд яг 24 гэрээ хэлцээрийг яаж дүгнэж байна? За хийсэн 24 гэрээ хэлцээр дундаас хамгийн одоо ашиг ач холбогдол өгж байгаа нь бол транзит тээврийн асуудал байгаа шүү дээ. Энэ тухайд. За ер нь бол яг хуу одоо сүүлийн хэдэн жилд эн чинь жил болгон айлчлалтгүй те мэдээж Монголын төрийн одоо тэргүүнүүд ч тэр хятадын тэргүүнч тэр тодорхой 4-5 жилд нэг л удаа уулздаг. Тэгэхээр нэг удаа ингээд уулзлаа. Айлчлал бол одоо хоёр орны харилцааг дараагийн шатанд гаргана гэдгийг зарласнараа бол одоо маш чухал. Энэ бол одоо хоосон лооцгонод өнгөрч байгаа үг бол биш. Дараагийн шатанд гарна гэдэг нь үнэхээр дараагийн шатанд гарна гэсэн үг. За энэ дээр бид нэр саяны одоо ерөнхий нэлээд урт хугацаанд бас үр дүнгээ өгөхтэй нүүрснээс газ гарах гэх мэтлэн төслүүд байна л да. Шууд богино хугацаанд үр дүнгээ өгөх ямар одоо өгөх юм байгаа вэ гэхээр олон улсын зах зээл дээрх Монголын эдийн засгийг харах хандлагыг өөрчилнө. Урд нь ерөөсөө Rio Tinto гэдэг ганцхан компани, тэрний эзэмшиж байгаа оюутлогоо гэдэг ганцхан төслөөс хамааралтай орон битээр одоо олон улс хүлээж авч Rio Tinto-той Монголын засгийн газар хэл амаа олцохгүй байх гэдэг шалтгаанаар гадаадын хөрөнгө оруулалт гарлаа шүү дээ Монгол улсаас. Одоо энэ ямар дохиог өгсөн бэ гэхээр хятадтай өөр олон аргаар монголчууд хамтарч ажиллаж болох юм байна. Зөвхөн Rio Tinto-гоос хамаардаг улс биш юм байна. Хятад Монгол улсыг стратегийн түншээ гэж үздэг байна гэдэг мессежийг өгсөн. Энэ бол маш чухал үйл явдал боллоо. Одоо хөрөнгө оруулагч нарын болон барууны бидний 3 дахь хөршийн бодлого гэж ярьдаг Америк, Японд бол маш том дохиог өглөө. Бид Монголыг одоо маш ноцтойгоор маш ач холбогдол өгч авч үзэхгүй бол хятадтай ингээд бас түншлээд явчих чадах газар юм байна гэдгийг харуулсан чухал айлчлал боллоо гэж үзэж байна. Мөн Оросын холбооны улсын төрийн тэргүүний айлчлалаас бас иймэрхүү үр дүн хүлээж байгаа. За энэ бол ерөнхийн нэг хүлээлтийн үр дүн байлаа л да. Эргээд таны асуулт руу ороход бол яг хөө зарим одоо саяны тэр бас нэг чухал гэрээ хэлцэл бол Хятад төв банктай Монголын төв банк 5 тэрбум одоо юаны swap хэлцлэр нийт гэрээ хэлцлийн хэмжээг сунгасан байж байна. За транзит тээврийн асуудлыг бүрэн шийдлээ. Яг та нүүрсийг одоо хятадаар дамжуулаад өөр улсад тээвэрлэхэд бол маш өртөг өндөртэй болох баг. Гэхдээ энэ дээр нарийн тооцоо хийн. Гэхдээ нэг юм ойлголоо. Зөвхөн нүүрс биш. Өөр маш олон юмыг одоо цаашид 3 дахь улсуудад тээвэрлэх боломжийг бий болгосон хэлцэл боллоо гэж үзэж байгаа. Та сая хэллээ тэр 15 тэрбум юаны swap хэлсэн яг өөрөөгөө ашигны үеийн бас доллар юаны хашилттай холбоотой мэдээж эрэг үр дүнтэй гарах хаалаа. Долларын хаш бас өнгөрсөн 7 хоногт 50 төгрөгөөр буурч байна гэж байна. Ер нь бол энэ дунд хугацааны бууралтаа гэж үзээд байна шүү дээ. Хашийн тухайд. За ер нь бол Монгол улс маань
эдийн засаг огцом өссөнтэй холбоотой нөгөө эдийн засгийн өсөлтөнд хэрэгтэй машин техник, тонд төхөөрөмж, за замын зам хийхэд ашигладаг цавуу, бодис, за ажилчдын бээлийн малгаанаас ахвал бүх юмаа гаднаас авч байгаа. Тэгэхээр энэ бол муу сөрөг юм гэж харж байна. Эдийн засаг өсөж байна, бид нар хэрэглэх хэрэгцээ байна. Тэрнийг гаднаас авч 2 сая хүнтэй зах зээл дээр машины үйлдвэр байгуулах нь зохимжгүй тийм учраас ийм циклийн чанартай импорт бол огцом нэмэгдсэн сүүлийн 3 жил. Энээс болоод бол гадаад худалдааны алдагдлалд ороод долларын ханш бол өсөж байгаа. За Монгол улсын төв банк бол төгрөгийг хэвлэж чадна, долларыг чадахгүй. Гэтэл долларыг бид тасралтгүй гадаад өгөөд алдаад байгаа нөхцөл төв банкны нөөц бол буурж байгаа. Гэтэл энэ нөөцийг нөхөхийн тулд бид нар юу хийж байгаа гэхээр Хятадын төв банктай хэлцэл хийгээд Монголын төв банк өөрийнхөө хэвлэж чаддаг төгрөгийг Хятадын төв банкнд өгөөд зөвлөлд Хятадын төв банкнаас юаныг нь Монголын зах зээл рүү оруулж ирэх хэлцэл юм аа. Тэгэхээр swap хэлцэл ерөөсөн үндсэн агуулга тэр. За ингэснээр юан бол Монгол улсын зах зээл дээр бол доллартай бараг адилдах валют. Ягаад тэр гадаад худалдааны бараг 60-70% юан дээр суурилж хийгдэж байгаа учраас бид бол энийг бараг доллар олоод ирцэнтэй адилханаар маш их баяртай хүлээж авч байгаа. 5 тэрбум юан гэдэг бол бараг тэрбум шахуу доллар гэсэн үг. Тэгэхээр энэ төв банкны нөөцийг бол маш ихээр зузаатгаж өгч байгаа гэсэн. Айлчлалтай холбоотоос гадаадын хөрөнгөний зах зээл дээр хувьцаа гаргалдаг Монгол компаниудын хувьцааны ханш өслөө гэсэн юм мэдээ яваад шүү дээ. Яг ямар компаниудын хувьцаа ямар хөө байдлаар өсөж байгаа хувьцааны тухай таас мэдээлэл өгч үзэх шүү дээ. Ер нь бол 40 гаруй компани байж байгаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг, олон улсад хувьцаа гаргаад мөнгө татсан. За энэ компаниуд бол багаар утгад 4-5 дахин унсан. Тэгэхээр Монголын компаниудын олон улсын бирж дээрх хувьцааны үн уннаа гэдэг бол ерөөсөө Монгол улсад олон улсын өгж байгаа дүгнэлт. Тэгэхээр манай нэр хүнд 4-5 жил сүүлийн 2 жил унсан гэж хэлж болно. За энэ бол хэд хэдэн шалтгаантай. За тэрний нэг шалтгаан бол ер нь Хятадын эдийн засаг Монголын эдийн засгийн харилцаа яах нь вэ? Хятадууд Монголоос уул уурхайн бүтээгдэхүүнийг авахгүйгээд ямар боолт, шахалт үзүүлэх юм бол яах вэ гэдэг ийм айдас бол бий болсон нь бол харагддаг. Тэгэхээр энэ бол 4-5 шалтгааны бол нэг нь байсан. Саяны айлчлалаар бол Хятад улс бүрэн Монгол улстай хамтарч ажиллая, бүр транзит хүртэл нээж өгье гэлээ. За мөн түрүү жилийн буюу 2013 оны 10 сард Монголын ерөнхий сайд Хятад айлчлал хийхэд бол 50 тэрбумын санам жижигт гарын хэсэг зурсан шүү дээ. Хятадын төрийн тэргүүнтэй. Энэ бүх үйл явдлууд маань за ер нь бол Хятад Монголын бүтээгдэхүүнийг авах юм байна. Тэгэхээр хэрэглэгч нь Монгол улс буюу нийлүүлэгчид таатаа хандж байгаа юм байна гэдэг мессежийг өгснөөрөө нөгөө уул уурхайн компаниудын хувьцаа сэргэж байгаа. Тэгэхдээ энэ бол төр зүрийн сэргэлт, хүлээлт баг зэрэг сайжрлаа. Бид хойноос нь гэрийн даалгавраа хийж энийг ажил хэрэг болгож харуулах хэрэгтэй. Нүүрсний үн ханш энэ жил ямар хөө байх бол манай хоёр улсын харилцаа хамгийн гол нь энд тулгуурлаад мэдээлэл өгвөл. За нүүрсний үн ханш зүгээр манай компани аналистууд таамаглал гаргасан. Ерөнхийдөө бол энэс цаашаа унах эрсдэл бол байхгүй болжээ. Маш хязгаарлалт болсон байна. Гэхдээ өсөх боломж ч гэсэн төдийлөн сайн биш байна. Тэгэхээр ханш одоогийн төвшин дээр баг зэрэг сайжрах тийм төлөвтэй байж болох юм а гэсэн таамаглал гаргасан байгаа. За энэний гол цаад шалтгаан бол Хятадын эдийн засаг бол өссөн хэвээрээ байж байгаа. За Хятадын банкны секторт бол зарим асуудлууд байдаг. За үйлдвэрлэлийн секторт зарим асуудлууд бас байгаа. Хэрвээ Европын сүүлийн 2-3 хоногт Европын эдийн засгийн зүгээс таагүй мэдээлэл ирж байна. Хэрвээ Европын эдийн засаг нэг олигтой байж чадахгүй байх юм бол Хятадын эдийн засаг цөрөг нөлөөтэй. Ингэснээр нөгөө хүнд үйлдвэрлэлүүд маань ажилгүй зогсноо. Тэгэд хүнд үйлдвэрт ашиглаад түүхийд нүүрс зис юмнуудын маань үн унах бас ийм эрсдэл бол байгаагүй үүсгэж болохгүй. Нөгөө талаас Монголд ч бол нүүрс зэсийн үнэл хамгийн чухал байгаа тийм экспортын нэр төрлийн бүтээгдэхүүн. Зэсийн хувьд бол бид харьцангуй доктортой байна гэж үзэж байгаа. Нүүрсний хувьд бол ерөнхийдөө баг зэрэг өсөх боломж бол харагдаж байна л гэж үзэж байгаа. Хятад болон Монгол улс хоорондын гадаад худалдаа 4.7 тэрбум доллар байна гэж байна. Цаашид бас яах бол худалдааны алдагдлал ямар хөө авах бол нэмэгдэх болов. За энэ дэр ерөнхийдөө бид энэ 10 оны өрсөлдөөс сургамж авах хэрэгтэй. Монголын эдийн засаг огцом өсөх юм бол импорт бол экспортоос давах нь тодорхой юм байна. Энэ бол Монголын эдийн засгийн онцлог юм байна. Тийм учраас энийг яаж зохицуулах вэ?
За энийг бол үзэгчид ингэж ойлгол зүгээр гэж би бодож байгаа За. юм. Компани зээл авахын бизнес хийж өргөжихийн тулд зээл авдаг. Зээл авна гэдэг нь бид хүнд өртөө болж байна тийм үү? Тэгээд энэ зээлээ бид ашиглаад бүтээгдэхүүнээ бий болгоод зах зээл дээр авчиж борлуулад орлого олдог. Олсон орлогоосоо зээлээ хаагаад цаана ашигтай болдог. Тэгэхээр Монгол улсын эдийн засгийн одоо төлөвлөлтийн сэтгэл зүйн яг ингэж явах хэрэгтэй. Тэгэхээр бид тодорхой хэмжээнд зээл бол авах хэрэгтэй юм байна. Ингээд эдийн засгаа босгоё, томруулъя. Урт хугацаанд бид зөв зүйлд мөнгөө зарцуулах юм бол экспорт нь импортод авах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид эдийн засгийн өсөлтийг бол гаргаж чадахгүй байна гэдэг ийм энгийн эдийн засгийн суурь томьёон дээр очиод унчаад байна. Тэгэхээр энэ дээр манай улс төрчидч тэр ард иргэдч тэр эдийн засгчидч тэр нэгдсэн байр суурьтай болох нь бол маш чухал байна. Тэгэхгүй нэг талд нь огт үр зээл тавьчихлахгүйгээс уучдаг. Нөгөө талд нь ард иргэд нь хөгжлийг хүсээд байдаг. Тэгээд импортоор одоо унаа тээврийн хэрэгцээ хангах машин авах гэхээр импортлсон над машин чинь долларын ашиг өсгөөд ингээд татврыг нэмэх гээд идэг. Ийм одоо бүхлийн тойрог руу бол орж ерөөсөө болохгүй. Зээлийн мөрөгөөч нь ихчлээ эргээд нөгөө эргэн төлөлтийн асуудал бас ихээр яригддаг ш. Тэм бүхнээ санааг зовоож байна. Эргэн төлөлтийн тухайд. Энэ бол ерөөсөө хоёр асуудал байгаа юм. Би хэрвээ 5 жил явах барилгын төсөл дээр 2 жилийн хугацаатай банкны зээл авах юм бол ойлгомжтой санхүүгийн хүндрэлд орно. Тэгэхээр өнөөдөр барилгын дундаж төсөл 4-5 жил явдаг. Гэтэл Монголын банкуудын өгч байгаа зээлийн хугацаа хэд билээ? 5 жилийн хугацаатай зээл өгдөг банк бий юу те? Энэс болоод дандаа ийм зээлийн өрийн тойрогонд монголчууд орцсон явж идэг шүү дээ. Тэгэхээр улс орны хөгжил бол яг энэ барилгын төсөлтэй адилхан. Бид нар өнөөдөр нүүрснээс хий гаргадаг ч юм. Эсвэл ашигласан тосыг боловсруулж одоо бензин гаргадаг ч юм уу те. Ийм эдийн засгт ирээдүйд экспортыг бий болгох төслүүдийг яг хэдийн хугацаанд хийх юм бэ? Энэ хугацаанд бид тэгвэл тэрнтэйгээ нийцсэн урт хугацаатай зээл авъя. Хүүн баг байя гэдэг энгийн санхүүгийн одоо шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар 10 жилийн хугацаатай зээл авчаад нөгөө төслөө хийхгүй нэг дарга нь аваачаад төслөө аваачаа шүүгэнд нь мартцсан. Тэгээ явж 4 жил өнгөрсөн дөнгөж төслөө эхлээд явж идэл нөгөө зээл нь нөхөгд одоо нэхэгдэх ийм одоо дүр зураг үүсэх бол маш их магадaltaй байна. Тэгэхээр ерөөсөө Монголд бол төр засгийн системд ганц л алдаа дутагдал байдаг шүү дээ. Хурд. Цагийн имийг цагт нь шийдэж чаддаг. Тэрнээс болоод нөгөө хүү төлбөрийн асуудал яригддаг. Тэрнээс биш зээлээс бол айгаадах юм бол байхгүй. Монгол улс хөгжих ёстой, Монголын ард түмэн сайхан амьдрах ёстой. Тэхийн тулд бид нар өнөөдөр зээл аваад үйлдвэрээ байгуулъя. Юмаа хий, гадагшид аваачаад зарыг авах. Тэрбум 300 сая хэрэглэгчтэй улсын хөрш байна гэдэг бол эдийн засгийн хувьд бол маш том боломжууд. Урт хөшөөхөө одоо моргежийн одоо зээлийн тухайд манай улс ямар туршлагыг бас солилцсон бол та түрүү хэлсэн бас хятад улсын дундаж орлоготой ард иргэд бол 500-600 саяар тоологдож шүү дээ. Манайх тэгэхэд өнөөдөр хэд байгаа вэ? Орон сууцны зах зээл дээр хоёр улсын харилцаа маань. За үзэгчд маань санаж байгаа хаа 2008 онд бол те Америкийн орон сууцны моргежийн хямрал болсноос шалтгаалж Америкийн нэг зах зээл нь хямарснаас бол дэлхийн урд хожид тохиолж байгааг их хямрал болсон эдийн засгийн тийм Монгол улс ч гэсэн өртсөн 2 банк дампуурсан. Энийг бол бид нар санаж байгаа. Тэгэхээр хятад улсын хувьд ч гэсэн ийм эрсдэл үүсэх юм биш үстэй гэсэн болгоомжлол бол дэлхийн эдийн засгийн нарт бол байдаг. Гол асуудал юу байгаа вэ гэхээр Америк бол хөгжлийн одоо тодорхой шатанд хүрсэн. За энд бол хүн хэрэглэх ёстойгоос илүү хэрэглэсэн юм. Бас асуудал байдаг. Энийг мартаж болохгүй. Хүн одоо нэг 3 хүнтэй гэр бүл 100 м2 байранд амьдрахад одоо аз жаргалтай байж болохоор байтал Америкт бол 200-300 м байр авсан. Энээс болоод өрийн сүлжээнд үүссэн тэрийг бол бас ойлгох хэрэгтэй. Хятад улсын хувьд бол тэр Америкийн 8 оны хямрал шиг хямралд очтол дахиад 15-20 жилийн зай байгаа гэж би дотроо бодож байгаа. Монгол улсын хувьд ч гэсэн орон сууцны хямралд орох юм биш үстэй гэдэг эдийн засгч нар анхааруулдаг. Гэхдээ Монголоос хэдэн 10 жилээр төрүүлсэн Америкийн эдийн засгт өнөөдөр болж байгаа үзэгдлийг Монголд бас өнөөдөр болох мэтэр одоо яриул энэ бол өрөөсгөл болох хаа гэж бодож байгаа. Гуравдагч хөршийн бодлогын тухайд бас хятад улсын ерөнхийлөгчийн бодлогыг дэмжлээ шүү дээ. Таны тухайд энэ дээр ямар санаа бодлоо байна? Гуравдагч хөршийн бодлогын хувьд бол Монгол улс миний хувь хүний бодолтой. Би бол гадаад харилцаа судалдаг хүн биш. Эдийн засаг судалдаг хүн. Гэхдээ эдийн засгийн үүднээс авч үзэхэд бол ерөнхийдөө бүтлгүүтж байна.
яг 3 дахь хөршин хэн хий яг тэрнтэй яаж харьцсан бодлого гэж яриад байгаа нь хаана байгаа юм. Цаасан дээр буусан юм уу нэгдүгээр. За бууцсан бол тэр нь яаж хэрэгжсэн, үр дүнг нь хэлэлцсэн юм уу гэдэг. Тэгээд магадгүй үндсэн аюулгүй байдлын зүйл дээр ядаг нууцсан асуудал байж магадгүй. Мило тэрийг мэдэхгүй олж харахгүй үр дүнг. Одоо жишээлбэл Францаас Монголд ирээд одоо арай ба те дэлхийд том тооцогдох корпорац уран олборлохгүй байна, ерөөсөж чадахгүй байна. За нөгөө талд германчууд ирээд байгалийн ховор элемент дээр одоо ажил хийлгэлээ, төрийн дэд хэмжээний уулзалт. Ангела Меркель ирээд уулзлаа, манай ерөнхийлөгч очиод уулзлаа, явъя гэсэн, яваагүй л байна. Тэ? Америкт мянганы сорилын сан гэж явсан. Тодорхой үр дүн гарсан юм уу? Ерөөсөө юм харагдахгүй байна. Тэгэхээр 3 дахь хөршийн энэ бодлогыг одоо энэ бол маш санаа нь бол маш зөв. Гэтэ бодлого маань хэрэгжиж гин үгүй юу гэдгийн хувьд бол бас санаа зовнилсан тийм байр суурьтай бол байна. Энийг бодиттой болгох ёстой. Монгол улс заавал хятадаас эдийн засгаа одоо диверсификац хийж төрөлжүүлж холдуулах ёстой. Тэгэхгүй нэг улсаас 90% хамааралтай байна гэдэг бол ойлгомжтой. Энэ бол улс орны санаа зовох асуудал юм шүү дээ. Яг хэдийн төрийн тэргүүний энэ тухайд өгж байгаа тайлбар дээр бол Монгол улс бол өөрөө бүрээр тусгаар тогтносон улсаа энд санаа зовнилгүй гэж ард иргэдийн зүгээс бол яа харахгүй тийм нэг инээсэн байдалтай байгаа юм л та. Одоо хэдтэй бид нэг иргэшээлтэд оруулах чинь гэсэн юм байдалтай байгаа даа шүү. Тэгэхээр мэдээж энэ дээр бас эдийн засгийн одоо тодорхой хэмжээний мэдлэг боловсролыг бид ард иргэдийн дунд бий болгох ёстой шүү дээ. Ер нь юуг анзаарах ёстой вэхээр худалдаа 8 гэдэг бол хоёр талын хоёуланг нь одоо бие биенээс нь хамааралтай болгож явах ёстой. Хятад улсаас Монгол улс хамааралтай, Монголоос Хятад хамааралгүй л энэ бол аюулгүй байдалд ноцтой асуудал мөн. Гэтэл Монголын нийлүүлж өгч байгаа мах, сүү, аялал жуулчлал, уул уурхайн түүхийн эдээс Хятад улс хамаардаг байж болно шүү дээ. Ингэж бол. Ингэх юм бол энэ бол энэ тэнцүү худалдаа 8-ны харилцаа. Бид нүүрсээ 100% Хятад зарж бол. Энэ дээр эдийн засгийн аюулгүй байдлын хувьд бол санаа зовоодох огт зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Тэгтэл яг өнөөдөр бодит байдалд Монгол Хятадаас хамаардаг, Хятад Монголоос огт хамаардаггүй байгаа юм биш үсттэй. Бид ингэж болгоомжлох хэрэгтэй. Тэрнээс Хятадтай бидний хийж байгаа эдийн засгийн эргэлт маань 90% байна гэдэг маань бол энэ бол санаа зовох зүйл биш л дээ. Харилцан хамааралтай байх хэрэгтэй гэж санааг хэлж байна тийм. За баярлалаа. Тэгэхээр эрхэм үзэгчтэй студиуд өнөөдөр Мандал таатгалын ерөнхийлөгч эдийн засагч Ган Зориг ажиллаж за Хятад улсын төрийн тэргүүний альчлалын тухайд ач холбогдлын тухай за бусад асуудлуудаас хариулт өгч ажиллаа. Танд студиуд ажилласан баярлалаа. Ажил нь амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.